Сайн байцгаана уу найздаа тун удахгүй буюу нөгөөдөр их хурсын баяр болох гэж байна. Тэмч учраас би энэ удаад хүүхдүүдийн оюунд хөрөнгө оруулалт хийх бэлгийг сонгосон байгаа. Ингээд жет сургалтын төвтэй одоо танилццгаая. Орныг хичээлдээ үйл ажиллагаа явуулж байгаа жет сургуулийн хувьд энэ жил англи хэл сурахыг хүссэн хүн бүрийг бид дэмжин урайнд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэгэхээр энэ урайныхаа хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ? Ямар ажлуудаас хийдэж байгаа вэ? За энэ ажлын хүрээнд бид нэр боловсрол суугдал визтэй хамтран одоо олон бүх нийтээр олон даяар одоо англи хэлний одоо хичээлийг бол хүргэж байна. Мөн одоо хүүхдэд зориулсан буюу Dreambox телевизээр бас хүүхдэд зориулсан англи хэлний хичээлийг гаргаж байна. Мөн 5 бүлгийн 100 хүнийг бас үн төлбөргүй сургасан энэ үйл ажиллагааг бас явуулж байгаа. Насны хувьд хэдээс хэдэн насны хүмүүс танай сургууль сурах боломжтой вэ? 6-аас 12 насных нь бага ангийнх нь тэгээд 13-аас 18 буюу өсвөр насны тэгээд 18-аас дээш буюу насанд хүрэгчдийн анги гэсэн байдлаар ангиудаа бол насны онцлог тохируулан хичээлүүлж байгаа. Одоо 6 сарын 6 нэгтгэж байгаа ангийнхаа талаар сонирхолтой. Яг хүүхдэд зориулсан бас орчин, хүүхдэд зориулсан анги танхимаа бэлдэж, наад хүүхдийг бүр юм креатив сэтгэлгээтэй, чөлөөт байдлаар сэтгүүлсэн ийм анги танхимыг бас бэлдэж, наад зах нь одоо тийм уламжлалт одоо арга барилаас бас зайлсхийж, дуулж, бүжиглэж, дуртай зүйлээ хийх байдлаар бол англи хэлийг сурахыг бас ослуулж оруулж ирж байгаа. Маш олон англи хэлний сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр танай сургалтын төвийн онцлог нь яг юу вэ? Манай хувьд бол илүү яг судалгаа шинжилгээнд дэр үндэслэлсэн англи хэлийг илүү боловсролын суур ойлголт гэж үздэг. Тийм ч учраас бол багш нараа хөтөлбөрөө яг энэ зарчмаар бэлдэж хүүхдийн насны онцлог одоо суралцагчийн одоо сурах арга барил сэтгхүүн онцлогт нь тохируулж бол хичээлээ явуулдгаараа бас онцлогтой. Багш нарын хувьд нийтдээ манайх нэг 20 орчим багштай хүүхэд рүүгээ чиглэсэн багш нар гэж ажилдаг болвол насанд хүрэхэд зориулсан багш нар тэгээ академик англи хэлийг заадаг багш нар маань дандаа одоо Америкт өөрсдөө хай скул төгссөн тэгээд Америкийн одоо яг ихтэй сургуулийн системийг өөрсдөө мэддэг багш нарыг бол бид нар бас ажилуулахыг зорддог. Учир нь тэр хүмүүс Америкт яг яаж сургалт явагддгүй гэдгийг гадны улс орнд сурч мэдсэн болохоор тэрийг бас хичээл дээр гаргаж өгдөгөөрөө бас онцлог давуу талтай. Баярлалаа. За баярлалаа. Hello teacher, how are you? Hello, how are you? Хизэнээс эхлэн багшилж байгаа вэ? Би 10 сарын өмнөөс эхлэн багшилж байна. Таны анзаарснаар Монгол оюутнуудыг хэл сурах чадвар хэрвээ бусад орны оюутнуудаас юугаараа ялгаатай вэ? Баг зэрэг ялгаа байлгүй л яах вэ? Жишээ нь Монгол оюутнуудын хувьд сурах хүсэл эрмэлзлийг нь төрүүлж өгөх нь их чухал. Гэхдээ хараад хичээлээ өргөжлүүлэн давтах гэх зэрэгээр гэхдээ тэдний сайн тал нь гэвэл тэд өөрсдөө маш сайн илэрхийлдэг байгаа юм. Юу гэж бодож байгаагаа нуулгүй хэлчихдэг. Тиймээс л хичээл зааж байгаа сонирхолтой яриа их өрнөдөг л дөө. Сурагчид маань ямар ч сэдвэр чөлөөтэй ярьж чаддаг. Таны хичээлээ заах арга барилын онцлог нь юу вэ? Би хичээлээ сонирхол дээр нь тулгуурлан заахыг хичээдэг. Ангийн уур амьсгал ямар байна, оюутнууд маань ямар сэдвээр ярихыг хүсэж байна, тэр бүхнээс нь хамаарч хичээлээ заадаг. Унших, бичих, сонсох гэд бүх чадварыг нь зэрэг хөгжүүлж өгдөг. Тиймээс хичээл маань их сонирхолтой явагддаг. Англи хэл сайн сурахыг хүсэж байгаа оюутнуудад хандан та нэгэн зөвлөгөө өгөөч. Хэл сайн сурахын тулд хамгийн түрүүнд бодол санаагаа маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Англиар юм сонсох, англиар унших, боломж гарсан бүхэл цагт англиар ярьж байгаарай гэж зөвлөмөр. Thank you very much. You're welcome. Өнөөдөр би та бүхэндээ жет сургалтын төв үйл ажиллагааг танилцууллаа. Хэрвээ энэ сургалтын төвд дүүгээ эсвэл хүүхэдтэй явуулж англи хэлний мэдлэгийг дэвшлүүлэхийг хүсвэл энэ бичлэгэн дээр лайк дарж шеэрэгээрэй. Жет сургалтын төв маань тун удахгүй хүүхдэд зориулсан зуны сургалтын эсэлтээ авж байгаа юм байна. Яг энэ эсэлтэнд 5 хүүхдийг өнгөө явуулах эрхийг бэлгэлэх болно. Ингээд дараа дараагийн гинтийн бэлэг хүртэл баяртай.